За сайн байцгаана уу өдрийн мэнд. За 3 дугаар улирал эхлэж байгаатай холбоотойгоор менежерүүд маань өөрсдийнхөө эрхээрээ ороод бүтэц тохиргоо хичээлийн жил гэсэн зэс рүү орж 3 дугаар улирлыг идэвхтэй улирлаар сонгож 3 дугаар улирлын эхлэх дуусах хугацааг өөрчилнө. За тэгэхээр 3 дугаар улирлаа идэвхтэй болгохын тулд хамгийн ихний үйлдэл бол 2 дугаар улирлыг идэвхгүй болгоно. За тэгэхээр одоо энэ тохиргоо маань бол одоо 2 дугаар улирал дээр харагдаж байна те. За жишээлбэл бага боловсрал болон суур бүрэн дунд хөтөлбөрийн төвшин бүрээрээ задлахад идэвхтэй улирал маань ийм ногоон өнгөтэй харагддаг. За тэгэхээр хамгийн ихний одоо хийх үйлдэл маань үйлдэл зэсний идэвхтэй улирал тохируулах зэс рүү ороод 2 дугаар улирлаа сонгоод энэ идэвхтэй улирал бол сонгоно гэсэн энэ тохиргоог нь эхлээд чекийг авна. 2 дугаар улирлаагаа идэвхгүй болгож байгаа учраас. За одоо дараа нь идэвхтэй улирал тохируулах руугаа ороод 3 дугаар улирлаа сонгоод үнийгээ чекэлж идэвхтэй болгоод хадгалах төвчлөөр дарна. За анзаарсан бол сая 2 дугаар улирал идэвхгүй болсон учраас хар өнгөнд хувирж байна. Одоо 3 дугаар улирлаа сонгож харъя. За 3 дугаар улирал идэвхтэй болсон учраас ногоон өнгөнд харагдаж байгаа. Тэгэхээр менежерүүд маань өөртөө хариуцаж авдаг, хариуцаж байгаа хөтөлбөрийн төвшин бүрээрийнхаа ангийн ардталд харагдаж байгаа үзэгний зурган дээр тус бүрчлэн дарж анги бүрээр нь 3 дугаар улирлын эхлэх ба дуусах хугацааг тохируулж өгнө. За тэгэхээр бага анги маань одоо эхлэх хугацаа маань болоод ирэхээр бага суур бүрэн дунд хөтөлбөрийн төвшин бүгдээрээ 4 сарын 14-өөс эхэлж байгаа. За харин 3 дугаар улирал дуусах хугацаа бол бага ганцаараа өөр байгаа. Бага хөтөлбөрийн төвшин маань болоод ирэхээр дуусах хугацаа нь 6 сарын 6-наар буюу 8-7 хоногоор дуусж байгаа бол за суур болон бүрэн дунд маань эхлэх хугацаа ижлэх нь 4 сарын 14 боловч дуусах хугацаа маань 6 сарын 13-наар буюу 9-7 хоног үргэлжлэх байгаа шүү. Тэгэхээр менежерүүд маань одоо 3 дугаар улирал нэгдүгээр өдрөөс эхлэхээс өмнө энэ тохиргоог заавал хийж өгнө шүү. За анхаарал хандуулсанд баярлалаа.